Та үүнийг урлагийн үзүүлбэр гэж бодож байна уу? Энэ бол Туркийн өрмөц жигэнсэн талхыг арга юм. Энэ арга нь мянган жилийн түүхтэй уламжлагдсан ирсэн ба тиймээс энэ тэдний арга барилтуудыг чухал соёлын өвийн нэг юм. Туркчуудын хувьд талх нь өдөр тутмын хэрэглээнийх нь салшгүй хэсэг. Тэд 3 өдөр махгүй байж чадах ч талахгүй нэгч өдөр байж чадахгүй. Талх нь маш олон төрөлтэй бөгөөд 50 гаруй төрөл байдаг. Эдгээр талхнуудын амтнаас гадна хэлбэр хэмжээ янз бүр. Хамгийн том 50 см урттай бол хамгийн жижиг нь цаас шиг л жижиг. Шинжаан талхнаас ялгаатай нь Туркийн талх илүү зөөлөн. Турк талх нь илүү зөөлөн хөвсгөр амталж үзүүл зөөлөн бөгөөд шаржигнууд. Гурланд олон төрлийн орц цолж хийгээд автомат машин ашиглан бүх орцыг сайтар холно. Бэлтгэсэн гурлаа жижиг хэсэг болгон хувааж дараа нь тэдгэрийг жиг хэмжээтэй бүрэх хэлнэ. Эдгээр гурлууд ийм сонирхол сайтай байгаа нь цэцгийн тос ямааны тос зэрэг орцтой холбоотой. Энэхүү гурлыг жиг зузаантай элдэх үйл явц ирэхэд машинаар гар ажиллагааг орлуулснаар бүтээмж нь хурдан төдийгүй амт нь огтхон ч өөрчлөгдөггүй. Үүний дараа гурлыг эргүүлэх шат ирдэг. Талх хамттай болох хэсэг нь энэ алхмаас ихэнхэн хамааралтай. Эдгээр гурил эргүүлэгч тухайн оронд маш эрэлттэй байдаг. Тэдний өндөр цалин нь үндсэн нөхцөл юм. Тэд ажил амралтаа сайн зохицуулж байхыг илүүддэг. 3 цагийн турш хамтран ажилласны эцэст их хэмжээний талх нүдний өмнө гарч ирнэ. Энэ нь шарх үйл явцад бэлэн. Зух бүрэн тойрог хэлбэртэй. Тэдгэрийг шавраар барьсан байдаг. Үүнийг зуухны нүх гэж нэрлэдэг. Ингэж шарх нь талхыг зөөлөн бөгөөд шаржигнөр болгодог. Зуухны нүхний онцгой бүтцэн нь ердийн хүний хийж чадах зүйл биш юм. Талх шарагчид өөрийн өрмөц хөдөлгөөнөөр л үнийг хийснээр тухайн алхам төгс дуусдаг. Хэрв жаахан лалдаа гарвал бүх хөдөлмөр үгүй болно. Мөн нэг сонирхолтой зүйл нь талхыг ямар ч тосоор тослох шаардлагагүй. Талх нь бүрэн зуухны нүхний хан руу наалтдагч эзний төгс ур чадвар тусгай эстэй зуух нь гол нууц юм. Бүрэн болоход хагас минут л шаардна. Турк талхын хүү бүрэн шарагдаад гарч ирнэ. Тэр дороо үнэр нь хаасайгүй тархаж харагдахгүй байсан ч үнрээр нь мэдэх боломжтой. Тэр даруй олон хүн амттай үнэр татагдан ирдэг. Та шууд л идэж болно. Эсвэл дээр нь цэцгийн тос түрхээд өөрийн дуртай жижиг хачраа тавиад бүгдийг нь ороогоод ингээд л амтрахаа идэж болно. Жинхэнэ тансаг амттан яаж жидсэн ханахгүй.